мөн бидний амьдралыг дуу хөгжмгүйгээр төсөөлөх аргагүй. Сэтгэлийн цэнгэл эдгүүлэгч дуу бүхэн өөрийн цаг үе намтар төвхтэй ажээ. 1960-ад он манай орны хувьд их бүтээн байгуулалтын жилүүд байсан төдийгүй Монголын урлагийн түүхэнд шинжлэл хөгжлийн сайхан цаг байсан. Тэр тусмаа Монголын рок pop хөгжмийн урлаг өнөөгийн түвшинд хүртлээр хөгжсөн арддан бис замын эхлэл энэ л үеэс улбаатай. Улсын цэрэг, төмөр зам, барилгачдын соёлын ордон, улсын ардын дуу бүжгийн чуулган дэргэдэх дагшаа хөгжмийн чуулгууд байгуулагдаж олон сайхан дуу дуучид шинээр гарч ирэн анхны цахилгаан гитарч энэ үед өвшгөлсэн. Соёл урлагийн амьдралтай холбосон он жилүүд минь өнөөдөр ахмадууд гэсэн тодтолтой болсон энэ л уран бүтээлчдийн дунд өнгөрч явна. Шинэ зууны эхний та нартайгаан эргэж нэг дурсамжаан хуваалцъя. За Монгол улсад жаз хөгжим байгуулах тухай асуудал ер нь байгуулах шаардлага юу байсан юм? Яагаад байгуулсан? Хэд онд байгуулсан юм бэ? Энэ бол Монголын өнөөдрийн орчин хөгжмийн тухай өнөөдрийн жаз, рок, pop бүгдийн үндэслэн байгуулагдах тул анхны циркийн жаз хөгжим одоо үндэс суурийн төрсөн бид ойлгодог. Энэ талаар та төгөлөхгүй юу? 1940 онд Төөрөө засгийн газрын тогтоол гарч Монголд цирк байгуулах юм шийдэг гарсан байна. За энэ гол одоо юу нөхдөр зөвлөлт толгойд улсаас манад 38-9 онд зөвлөлтийн цирк гэж тоглож байсан. Энээс одоо манайх үндэс юугаа санаа авсан байх одоо засгийн газрууд хоорондоо яриад анх одоо цирк байгуулах болсон. Цирк байгуулахдаа зэрэг циркийн дэргэд бол тухайн үед дэлхий дээр хаанч гисэн цирк бол жаз хөгжмөөр одоо найруулагдж байсан байна. Тэгээ энэ үндсэн дээр л одоо энэ хоёр шинэ салбар одоо Монголд анх болсон юм арчигтай. За тэгээд хөгжим маань ингээд нэлээд даруун болоод хөгжөөд ингээд ирсэн. Зөвхөн өөрийгөө борлуулж байгаагүй олон түмнийг хүмүүжүүлэх, хөгжмийн соёлоор хүмүүжүүлэх энэ тал дээр бас одоо нэлээд ажил хийж байсан. Тэр үед одоо бүжиг гэдэг одоо сайхан юу тэр бүжигт одоо яасан мөхтөр шинэ үеийн одоо юу өөрөөр хэлбэл гадны хөгжмийн соёлыг
оруулж ирснээр хүмүүсүүдийг хөгжмийн боловсролтой болгоход нь тэр нийтийн бүжиг одоо их үүрэг гүйцэтгэж байсан. Дандаа одоо тэр л одоо нөгөө манай тэр үедээ нэг тоглодог байсан танго, жаз, танго, румба, вальс востон, тэр фокстрот, тэр фокстрот, дамхстрооч гэх юм уу. Энэ мэтлэнгээр ингээд энэ бол залуучуудыг ялангуяа хөгжмийн сорилттой болгоход одоо их нөлөөлж ирсэн ийм талтай гэж боддгийн да би. Тийм ээ. 60-70 оны залуусын чөлөө цагаан өнгөрөх, соёл гоо зүүн хүмүүжил төлөвшөх, хоорондын харьцаа бие авч явах байдалд соёлын орднуудын нийтийн бүжгийн танхим тэр үеийн дуу дуучид асар их нөлөөлсөн. Тэдний нэг нь баялагчдын соёлын ордны дуучин Цэн Довь шүлээ. оны дууны тухай ярина гэдэг бол их бахархалтай сайхан санагдаж байна. Тэр цаг мөчтэйгээ эргээд зоолгох мэт сэтгэл хөдлөм сайхан байна. Тэгэхээр тэр үеийн дууг одоо юуны учир их эргэж дуурсаж манай эстрадын энэ залуу хамтлагууд хүртэл эргэж дуулж байгаа нь бас учиртай юм. Тэгэхээр 60-аад оны дуунд бол үг ай гэдэг хоёр жигүүр энэ тэнцэж байсантай холбоотой байх гэж боддог. Үгийг гэхтэл одоо Шажинбат Санжууга яваа хулан баталж намгад дардаг байсан шүү дээ. Тийм босго өндөртэй байсан. Үгийн одоо яруу сайхан үгийн үгнээс нь шүлгнээс нь тэр аялгауны гэрэлгээ цацарч байх. Тэр дуу хөгжмийн чавхцсан тэр шүлгнээс нь сонсогдож байх ийм л шаардлага их тавьдаг байсан. Тэр хэмжээгээр бид бас ая зохиогчд маань шүлгийг мэдэрдэг, үздэг, сонгодог. Хөгжмийн холбоон дээр ихэд л одоо нусан шаруугай ч юм уу гончиг сундагаа өөрөө бараг тамгалах жишээд. Ингэж байсан дээрээс дууны энэ хоёр жигүүр их тэнцэж ирсэн гэж боддог. Тэгээд дараа нь бол хинээр дуулуулах юм дуугаа гэж боддог. Ийм гурван нарийн учир байсан. Дууны урлаг гэдэг их өрмөц үе дамжаад олон жил урт насалдаг ийм уран бүтээл юм л да. Тэгээд энэ уран бүтээлд анх хөл тавихад маань одоо хэн ямар хүмүүс тусаллаа гэсэн юм надад гэж санагдаж байна л. Тухайн үед радиод бол Монголын одоо сор болсон авьяаслаг хүүгүүд ажиллаж байж
Гончиг сумлаагаа байж байна, Эрдэнэт байж байна, Чимэнд орж байгаа одоо гэх мэт. Сүүлийн базарч байсан. Тийм энэ л байгаа адилхан сар болсон яруу найрагчд ажиллаж байна. Одоо энэ ардын зохиолч сүрэнж байж байна. Тийм. Тэгэхдээ энэ бүхнийг дээргэж санахад юу санагддаг вэ зэрэг тухайн үед хамтарч исэн хүмүүс тэр хүмүүсийн хамтын үйл ажиллагаа тэрний үлдээсэн ард түмэнд үлдээсэн энэ бүтээл нь одоо зайлшгүй санд орсогдож байгаа л да. Дууны үгийг бол хэн дуртай хүн бичдэг юм бэ? Зарим нь бол одоо яруу найраг гэдгийг хийж чадахгүй юм байна. Харин нэг дуу хийж чадмаар байна гэж ярьж. Энэ бол их наагур их хялбар ойлгож байгаа. Хэн дурын хүн бичдэг. Харин шүлэг бүхэнч дуу болдог шүү дээ. Тэгээ их нарийн зөвхөн хайрцаг хэмжээ биш. Тэрний цаана дууны юм бол тэр үгнээс нь их өнгөөр зарчиж байдаг. Хаялгооны чавцсоороос нь үгнээс нь хангин чингэд дуурсч байдаг. Хүний сэтгэл санаа сэтгэл нь мэдэгдэж байдаг. Дуучин бол тэр аяагч нарын мэдрэх, үгийгч нарын мэдрэх үгтэй аягтай аль алиныг гаргаж ирж байж дуу сайн хүн. Зүгээр нэг дан аяыг авах ч юм уу үггүй явах арга байхгүй. Энэ бол тэгж таньцуулж байж, тэгж өчр ургуулж байж болно. Ер нь 60-аад оны дууг хэлэхэд бол энэ байдлыг ажиглагддаг. За миний онцлог бол за тэр намын үдшилтээр бол одоо намуухан үдш гадаа надад найрсаг гэж юм гараа өглөө гэж эхлээд тэгээ утга нь гүнзгээрээ хамгийн сүүлдээ өгöd төгсөж байна гэхээр янагшин дассан хайрын үгээрээ ярилцсан хоёулаа хорвоогдуулъя ямар ч үтчээр сольшгүй нороо яруухан бодтой юм хийж байна. Тэгэхээр нэг утга санаа тодорхой болж ингэж утга нь өргөгдөж. Тэгээ энэ утгыг дуучин их мэдэрч үгийг хамтад ихсэн аяасаа гадна үгийг хамтад их мэдэрч дуулж байсантай холбоотой. Тэгээ Эрдэнэт маань их дуучнаа олж өгдөг байжээ. Одоо тэр бит хоёрын нэг жаргалтай залуу нас гэдэг дуу хийсэн. Эрдэнэт төврөө хүртэл нэгээр нэмэрсэн шүү дээ. Нарийнсэн. Эннийг маань хэн дуулсан гэхээр Норсон жив дуулсан шүү дээ. Чи одоо сайхан хөгжмийн зохиолчоос гадна маш сайхан дуулдаг. Энэ дууг хэлэхэд Норсон живийн дуу хоолой үзэгчид сонсогдож байгаа шүү дээ. Азтай залуу насныхаа гэдэг хэлэхэд л яг Норсон живийн дууснаар тэгээ хавар шиг залуу насныхаа хайлган зүрхэн дайсаж хайрын толмоо татуулсан хардны сайхан давтаж цэцэг дэлгэрэн мишимээр цангил жаргалаа дуулъя гэд. Тэгэхээр ингэж их дууга гаргаж ирж дуулдаг энэ мяс өрнөтэй хийсэн итгэлийн дуухад палмаар дуулсан. Тэгэхээр палмын дууснаар буугаад байдаг шүү дээ. Явсан зүгээ чин ширтээд би янгийн дуугаа хэлээд ярилцлагуудтай нөхөрлөө явж ил байна. Тэгээ 100 горхийг мэлмэрсэн 6 сар явж иргээ. Тэгээд дууныхаа энэ утга санаа энэ юмыг дуучин маань их сэтгэж их өөрийн болгож дуулж байсантай холбоотой юм. Зүгээр тэгэхээр ингээд 60-аад он гэдэг чинь ингээд дууг нь аялахад л их сайхан санагддаг. 60-аад оны дуу бол сэтгэл хөдлөх юм. Сэтгэл хөдлөл мэдэгдэж байдаг. Шаадсангийн артилийн зориг гэж шаадсан шигээ сайхан залуу гарч гитар шигээ өнгөлөг залуу гарч ирээд л дуулахад бидний зүрх бидний чэйжинд биш одоо цохилж тэр дууны ихсгээр цохилж байдаг. Тэр дуу нь үе цагаа төлөөлж байдаг л да. Тэр нэг сайхан бас энэ зоригийнхоо дуу хэрэг нэвтрвэл нэг чагнаад тэгээд яриагаа чи бас бусад нөхдийнхөө тухай дуучныхаа тухай дууны үгийнхаа тухай хэлэх байх.
Чухмал орцсны гитарчдын эрен үе эхэлж банзан гитар, аман хуур, найрал баян хуур модонд байсан энэ үед манай нийтийн дууны урлагт шинжлэл, шинэ урсгал авчирсдын нэг нь хөгжим бүжгийн дунд сургуулийн алтан хуй байлаа. Тэрээр шинээр гарч ирж байсан дуучин Зангад, Гэрэлтод, Монгол Улсын их сургуулийн оюутан Эренцэн ханд анхны эмэгтэй дөрвөл дуучин Бямбужив, Чимгэ, Содгорл болгон нартай хамтран уран бүтээлэн төөрөж эхэлсэн юм аа. 1960-аад онд Монголын нийтийн дунд бол миний ойлгож байгаа миний үтснээр сонссноор зарим нэгэн хөгжим судлаачдын бичснээр 60-аад оны дунд үед хөгжмийн зохиолч Алтан хуйг, хөгжмийн зохиолч Хангал нарын олон сайхан дуунууд орж ирсэн. Энэ үед миний мэдэж байгаагаар чи 17 оноос хүрчээгүй байсан, залуу байсан, хүүхэд байсан та. Энэ үед тэгээд анхны сайхан дуунууд гарсан. Ямар дуу эхэлж гарч байсан бэ? Энэ дуу чиний гарсан дуу зохиосон дуунууд тухайн үед бол бас нэлээд эстрадын чиглэлтэй урд дуунаас номцлогтой юм дуунууд гэж ингэж хөгжим судлаач гэдэг юм байна л да. Тэгээд анхныхаа дуу хэлэхгүй хэдэн цагаан янз зохиос бодвол хөгжмийн сургуулийн харилцаа гэж болж байна. Юу 1963 онд би хөгжим бүжгийн дунд сургуулийн морин хуурын үндэсний хөгжмийн ангийн морин хуурын Жамин багшин шав 13 настай байсан. 7 дугаар ангид. Энэ хөгжмийн зохиол бүтээлд орох хөгжмийн ер нь хөгжмийн ангийн хөгжимчин морин хуурч болно гэсэн зорилготой байсан хүүхэд. 7 дугаар ангид орох жил намар нь 9 сарын 3-нд миний одоо хайртай ээж маань бурхан болсон. Ээжийнхэн дурсгалд одоо өнчин үлдсэн хүн ээжийнхэн дурсгалыг одоо мөнгөчүүлээ. Яаж ээжийгээ одоо олон хүнд дурсагдуулж байж болох уу гэж одоо анхныхаа дуу хүчих ингэж зорилгыг хийсэн. Ингээд их яруу найрагч Явуу Холонгуан ихийн тухай дуу гэдэг сайхан шүлгийг номон дээрээс нь аваад энийг л одоо ээжтэй зориулж одоо бичиж болох юм байна. Энийг л дуулгачих юм бол олон хүн миний ээжийг дуулнаа гэдэг ийм бодол надад байсан. бол Эренцэн ханд ихэд их сургуулийн орос хэлний ангид дуусчаас их том хүүхэн бид нарыг бол тоохгүй нөгөө улаан пионерын галс цогтой хүүхдийг бол за би бодноо арнаа үзнэ эдэр гэдэг байсан. Ихч одоо энийг дуулж өгөөч гэж их сургууль дээр хичээлийн завсралгыг хүлээж агаад тэгээ ингэж гуйж дуулуулдаг. Эренцэн ханд ихэд одоо
уран сайхан ч л да нэрд гарч одоо тэр Оросын баахан дуунуудыг дуулж тухайн үед биднэрт бас нөлөөсөн юм бий ухна. Юу нөлөөсөн гэвэл тухайн үед манай дууны урлагтад тухайн зөвлөлтийн киноны дуу хөгжмүүд тэр үед гарч исэн Пянзны оронд гарч исэн сэтгүүл Кургузор сэтгүүл энэний ялангуяа зөвлөлтийн энэ наад оронд ихний Бабажняны хөгжим бол манайд их нөлөөсөн. Дуугаа бол ерөөсө дуучин зориулж өчтдөг. Ийм болцсон. Тэр маань одоо ч гэсэн ерөөсө дуучинд л зориулж өчнөхөөс биш өөрөө дуулчихад дараа нь тэр нэг хүнийг чам таарах нь дуулаач гэдэггүй. Яагаад гэвэл Эренцээ хандад нэг дуу дуулуулчихал дараа нь Эренцээ хандад мөн Сочиг тэр халахын сайхан хүүхийдрийг бол Эренцээ хандын хавлаа яагаад ч гэсэн буугаад бууж байгаа манер нь надад таалагдаад ингэж зориулж үтсэн. Жишээлбэл гэрэлт одоо дараа нь ихийн тухай дууны дараа Сэвэн саранд энэ дугаараа энэ хоёр дуучин хоёулаа тухайн үед их том тооцогддог байсан шүү дээ, тийм ээ. Бүх ардчилсан орнууд мөн одоо хөрөнгөтэй орноос ганц хоёр орн оролцдог. Сочийн хөгжмийн их наадамд энэ хоёр оролцож хоёулаа шагналт байранд орж ирсэн. Гэрэлт тодон Сэвэн сарандыг дуулаад Эренцээ ханданд сайн байна уу Сочиг дуулж исэн.
Тийм ээ, энэ л үеэс Монгол дуучны дуусан дуунууд гадаадын орнуудад болдог томоохон уралдаан тэмцээн их наадмууд дээр уянгалж Монголд рок попын нэрийн үеийг хэлснийг зарлан салхийг нь хагалсан. Мэргэжлийн жаз хамтлаг Баян Монгол, поп хамтлаг Соёл Эрдэнэ байгуулагдаж Даваа, Урт Насан, Бата, Наранбаатар, Зүүндрийн зохиосон дуунууд, дуучин Оюун Чимэг, Нандин Цэцэг, Уран Сайханч, Бямбударж, Янжин дулмын хоолойг сонсогчид талархан хүлээж авсан. Сэтгэлийнхэн хөөрөл давтаж цаг үеийн түүхэн урсгалаас нэгэн хэсгийг тасдан авч онцгойлох гэсэнгүй. Үнэхээр 60 талаа донд энэ уран бүтээлчид яахарахгүй Монголын ард түмний сэтгэл тод мөрөө үлдээсэн үнэн билээ. 100 дамжин амьдрах их хөв заяа энэ дуу дуучдад заяасан ч үнэ. Бид хоёр ч одоо тэгэхэд 28-т байж одоо 59 онд 59 оны 2 сарын 10-нд Төмөр зүүн соёлын ордон анхны нээлттэй хийсэн. Тэглэв яах вэ? Тэгт одоо бүжигч юм байлаа би. За би ч одоо 64 тон бүжигч чи дууч юм байж. Чим дорж байгаа илж яа тийм чулуун хүүгээр нэг дуу дуулах гэсэн юм гэл урлагийн гавьяц зүтгэл юм дорж байгаа. Тэр юу байсан бэ л да. Дамдэрэг гэсэн сэтгэв байсан. Тэгээд тэр үедээ одоо яг тэгээд тэр дууг анх одоо амьдруулсал гэдэг одоо юу гэл надад энэ олон түмэнчиг одоо надад тийм өгчдөө би тэр ганц дуу дуулсандаа одоо энэ олон түмэнтэйгээ ингэж нүүр учирч одоо өнөөдөр ч гэсэн хөөрхи одоо энэ сайхан газар ингээд энэний одоо түүх дурсгалыг ярих гэдэг ингээд сууж байгаа явдал бол надад одоо эргээд дахиад хизээч олдошгүй одоо би их том гавья гэж бодож байгаа. онд одоо талигч Эрдэнэбат манай одоо нэг Шижинбат хоёр нэг дуу хийж надаар дуулах
Энэ бол зингэлтэй. Одоо зингэлтэй үз шүү дээ. Тий. Тэгээд шиманад төмөр замын соёлын ордонд чинь одоо тийм дагшаа магшаа хөгжим гэж байна. Ямар юм байх уу? Байхгүй. Барилгачдын соёлын ордны Дагшаа. танай үгийн чинь одоо сакс үлээж байсан юм л дээ. Барилгачдын соёлын ордны дагшаагаар тэр дууг хөгжимдүүлчихэд би тэр фонограм дээр радионд ирж нуусан ба 59 оны 11 сард одоо тэр тэгтэл анхудаа тэр хөгжмийн фонограм дээр одоо дуулж байсан тэгтвэ гитар барьж тэнд. Барилгачдын соёлын ордны юунд бол гитар байхгүй хөгжимч гэсэн байна л тэгтв. Би тэнд гитар барьж байж тэгээд бичүүлж гитар барьж байж тэгээд бичүүлж байсан сан. Энэ гитар лотик тортал байсан юм да бието. Бид дурч нь одоо байгаа драмын театр ардын дуужиг ансамбл анх 60 онд юу яасан юм бэ? Залуучдын ордон гэж тийгээр байсан байна. Тэгээд залуучдын ордны одоо анхны хөгжимчин маань энэ Цвахч гэдэг онд орсон юм. Би 61. Энэ хоёр ч хоёулаа ер нь нэг дээр үеийн одоо нөгөө залуучуудын нөгөө бүжгийн нийт би 68 онд орсон. Тэгээд энэ хөдөр багш байсан. Тэгээд Чехаас нэг гитар. Чехаас манайд нэг баахан гитар ирдэг юм аа. Анхлуудаа цахилгаан гитар гэж хэлж байгаа шүү дээ. Ялана гэж гитар. нэг гитар нь юу батарей хийгээд тэгээд тоглож байна. Тий. Тэр нь одоо нэг чехраа дуурдаг байхгүй. Тэгсэн чинь тэрийн одоо бид хэд чинь юм үзээгүй үлдээ тэр чинь. Энд эвдэрхий байна гэж тэгж ярьж байна. Нөгөө чехар дуурал даа. Тэр нь одоо мод байгаа нөгөө фүүз. Тэрийн мэдхгүй эвдэрхий байна гэж байна. Тий. Тэгээд чинь нэг квадрат гэдэг. Тий, квадратыг тоглодог байна. Тэгээд бүжигэн дээр. Бүжигэн дээр. Тэгээд саксаар бас яа. Тоглоно. Багч нь дуулдаг нэг. Тий.
Эсгэн үтэ цаасаа Датад зүтал тэнэсэн зүрхэ Эвэрхэн дүүд ганцхан нэ гарцаа Оролла вечичээ Дон дон өдөрийн залбаа Дон дон өдөрийн Öderin zalva Тэр үед одоо тэр энэ ахлын сангийн аж хуу тэндээс нь сайхан дуунууд төр сайхан ч дууч гоод гарч ирсэн. Бас сангаа аж үнэхээр тэнд бол сонирхон сайхан хүүхдүүд цугладаг удам сайхан гарч ирлээ. Орсоо байна одоо тариагч банзаргч эдич л одоо тэдний тэр үед дуулж исэн дуунууд бүр хизээч ард түмэн сангаа аж санаж байгаа байна. үнэхээр гоё дуунууд Сандгүй. Түүдэх гадаараа Нөгөө аюутаа ахуй цагаан гэж маштай даа. манай сургууль аюутаа байна. Энэ залуухан нас байна. Гоё юм аа. Бид чинь айгүй хүнд ажил хийгээд одоо ингээд өдөржин ядраал ингээд ирдэг. Тэгээд орой нэг хоол идчихээ нөгөө ингээд юу түүдэг асаагаад тэрийгээ тойроод үжигдээд одоо манай байгаль те гитарист байлаа шүү дээ барилгын хангалын ах шүү дээ. Тэгээд бид нар чинь ингээд түүдэг гал тойроод нэг нь унтар хотл нөгөөх нь багш нар ой унтцаа маргааш хүнд ажилтаа шүүгтэл ахаа нөгөөх нь тэнд ласч яадаг. Ийм байсан те. Тэр үуч байгаад намаа дуудаа гэж. Алтхан намын шаргал тарай гэж одоо. Баатрийн хөгжим анцэг. За тэгээд тэр чинь дууд зуслан гэв юм. Гэхдээ тэгээд тэр чинь дууд тэр тариалан дээр байсан оюутан тэр сурагчдын хайр сэтгэл дотор дуучин миний сэтгэл тэрнийг л мудаахын тэмцэлтэй юм. Жараад оны их үе бол дандаа тийм дагшаа хөгжимтэй барих үсгийн соёлын ордон залуучууд гэдэг ингэдэг. Манай их сургууль мөн тийм дагшаа хөгжимтэй байсан. Манай жаргалч одоо тэр сонгон хин энтергээд ингээд сайхан бүрэлдэхүүнтэй сэргээ мэргээ те. Дараа нь яг тэдгээр ингээд сургуулаа төгсөө явсан яг залуу халаагийн бол манай Баатар Сүхэл, манай Баясаа
цэрэмбэл даштава тий эдгээр аваад жинхэнэ нөгөө цахилгаан хөгжим яаж. Ер нь цахилгаан хөгжмийг бол манай их сургууль анх одоо бараг тэндээс үүсэлтэй гэж болно. Монгол киноны нөгөө юу тавьчихад манай банзан гитард нөгөө юу залгасан ингээд залгдаг байсан. Анх ихэд банзан гитар дотор юу хийж ирсэн. Банзан гитар дотор микрофон хийчаад тэгээд одоо дуугийн чангаруулад ингээд тоглож. Тэгээд ер нь анхны захидлагын хөгжим бол Монгол Улсын их сургуулийн найзан дээр дагуулсан гэж одоо би бол хэлэхэд ер нь тэр үнэн гэж хэлнэ. Үнэхээр багтмаар. Найруулагч урлаг гэж байгаа юм л да. Чи бол уран сайхан ч хүн шүү дээ. Би бол гик төгссөн улаан дипломтой гэж ярьж байгаа юм л да. Та чинь одоо хэдэн жил сурсан гэсэн чи би 5 жил сураад ингээд тэгвэл чи их бол та юу ч би 50 жил сурсан хүн. Одоо ард түмнийхэн одоо их сургуульд 50 жил сурсан. Тэгэхээр чи миний хажууд бол юу ч биш юм байна гэж би тэгж 5 жил сурчаад юу ч хийгээгүй хүн байж лээ. Тэгтээ мэрэгжлийн гэж явж байгаа юм байна. Гэтэл 50 жил хөдөлмөрлчөөд өнөөдөр мэрэгжлийн гэдэг нэр аваагүй хэрнээ ард түмэнд асар сайхан уран бүтээл дүр дуу хөгжим үлдээсэн хүмүүс асар олон байна. Гол нь урлаг гэдэг нь энэ юм уу да.
Урсан өнгөрөх өдөр хоногийн уртад олон сайхан нөхөд минь цагийн эртэд биднийг орхиж дээ. Он жилүүдийн нухчаанд зузаарч тогтсон сэтгэлийн хурдас дороос өнгө гэрлийн сайхнаар туяаран гэрэлтэж өдгөө биднийг орхин утсан тэрэг дуучдын дотн дүр амьлан өндийж дуусан дууных нь танил өнгө тов додхон сонсдох шиг болон нэгийг утуулж нөгөөг өгүүлнэ. Та нарыгаа бид мартах эрх байхгүй. Сүүлийн 10 гаруй жил миний насыг уртсан одоо энэ юм бол Баян Монгол чуулга. Баян Монголтой би 10 гаруй жил дуулж явлаа. Одоо ч гэсэн би Баян Монголтаас өглөө явж байдгийг. Тэгэхээр энэ их өндөр мэргэжлийн төвшөнд олон дэлхийд одоо шагнал хүртэж байсан энэ их том чуулга одоо миний насыг уртсах өгсөн юм аа. Одоо цааш нь ч одоо би энэ чуулгатаагаас тэр учраас би одоо Ганбатдан энэ чуулгын одоо хөгжимчтэй одоо бас их баярлж одоо хүн л дээ би. Тэр Монголын орчин үеийн эстрадын урлагийн одоо гол төлөөлөгчд энэ урлагийг одоо Монголд хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр авиас шатлаас хариулсан авиаслаг уран бүтээлчдийг өнөөдөр манай өнөөдрийн залуу үе бидний залуу халаа болох үр хөвгт залуучууд маань танилцуулах зорилгоор энэ уран бүтээлийг хийж яана гэж энэ үдшийн хэмжээ студийн хамт олонд одоо их баярлж байгаа. Хамгийн ихэнд хэлье. Ингээд өнөөдөр та бүхэнтэйгээ нүүр өвчин залгаж байгаа одоо их баяртай байна. Бид нар өнөөдөр та бүхнийхээ ач уянгаар та бүхнийхээ тэр хөгжүүлж ирсэн дуу хөгжим авиас билгийг чинь цааш нь үргэлжлүүлэх гэж одоо шамааж байгаа. Яг үнэхээр энэ чуулгыг бий болгосон хүн бол өнөөдөр хөгжмийн зохиолч урлагийн гараа зүтгэгдэн төмрийн чимд орж байгаа. Зүй ёсоор энэ хүнийг өнөөдөр дурсах ёстой. Энэ хүн бол 69 онд Монгол улсад анхны одоо мэргэжлийн жаз оркестрийг байгуулсан. Тэр байгуулсан оркестр нь өнөөдөр Баян Монгол чуулга 72 онд филармонд нэгдээ тийм ээ. Одоо өнөөдөр одоо хүч бүрэлдэхүүний хувьд өргөжөөд одоо ингээд Монголд одоо ганцхан дугуурч байгаа жаз хөгжим шүү дээ.
Тэгээ Төмөрбаатар өтөр бол 74 оны 9 сарын 20-нд яг нэг өдөр Баян Монгол чуулган бүтээлч болсон юм. Энэ бол их бас завшаантай тийм ээ. Тэгээ бэлэг дэмбэрэлтэй. Тэгээ өнөөдөр хүртэл хоёулаа юусан мөрөс хэрэгцээ явж байгаа. Тэгээ энэ уран бүтээлч манд өнөөдөр одоо Баян Монгол чуулгаас хамгийн анхны гавьяач цад хүртсэнд одоо бүгдээрээ энэ хүнд баяр хүргэе. Хөгжөн баясгаа эндүү жаргаа хайр зэдэглээ чамдаа өргөө дэрби явсаа хонгор насандаа тэнцэгхэн учирчээ эндүү жаргаа хайр зэдэглээ чамдаа өргөө дэрби явсаа хонгор насандаа тэнцэгхэн учирчээ харах тусмаа хайр удаа янагшиндасгаа ослон тулах насны заяга учрал минь холбоо үхтэй хүний ац жараа намайг баярлуу үлэмжтэй Андэр дүрсээ хаане Үртээ хүний ац жараа намайг баярлуу үлэмжтэй андэр дүрсээ хаане Жаргал идлүүч хагцал үлдээ хатуу хорвоо хонгор зүрхний халуу харагдаж байгаа шүү цэцгэн залуу насныхаа жавхан үргэлж санагдуулсан үрслэн болсоо үрсэл чин заяа төвч явна цэцгэн залуу насныхаа жавхан үргэлж санагдуулсан үрслэн болсоо үрсэл чин заяа төвч явна Миний бас л одоо тэр тохон үеийн одоо уран бүтээлийн нэг л тодорхой бүлэг хүмүүс байлаа л да. Жишээлбэл одоо хангал байгаа. Хангал дотор л хэдэн сайхан дуу хийсэн тэрэн одоо дуусаас байх хүн л да. Тэгээд тэнд хамгийн гол нь юу эсвэл төмөр гэд нэг сайхан залуу бид хоёрын дууг амилуулж өгсөн л дээ. Тэр олон жил тэр хүний дуулсан доо чихэнд одоо сонсогдсон хэвээр
Ah